Сайн байцгаана уу? Цагаан уул хөтөлбөрийн маань сэтгэлийн төлхөөр нэвтрүүлэг маань эхэлж байна. Өнөөдрийн зочноор бидэнтэй Баска хөтлөгч найруулагч Баска хүрэлцэн ирсэн байгаа. Хүрэлцэн ирсэн баярлалаа. За баярлалаа. Тэгээд өнөөдөр бас хагасаа өдөр тийм амралтын өдөр бас телевизэн суугаа үзэгч олонд бас энэ өдрийн мэндийг хүргэж байна. Тэгээд та бүхэнтэй бас хайр дурлал харилцааны талаар бас ярилцахыг бас баярлцахаар хүлцэн ирлээ. Саах удаага зочноор орж байна. За баярлалаа. Тэгэхээр өнөөдрийн сэдэв маань бол айгүй сонирхолтой л доо. Тэгэхээр өнөөдрийн одоо сэдэв маань бол өвчлэн одоо бүсгүйчүүд октодод зориулсан байгаа. Тэгээд би түүнд таалагддаг болов уу гэсэн энэхүү маш толгой гашлагсан эмэгтэй хүн болгоны хариулт авахыг хүсдэг. Тийм ээ, энэ сэдвээр ярилцах юм болно. За тэгэхээр Баска маань өнөөдөр бол бүх эрэгтэйчүүдийг маань төлөөлж ирсэн байгаа. Тэгээд өнөөдөр бид нартэй үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлье гэж хүсэх байна. За баярлалаа. Тэгэхээр бас бүх эрэгтэйчүүдийг төлөөлөх нь яах вэ? Зарим нэг эрчүүдийг төлөөлөе тий. Бас эрчүүдийн дотор олон янз байдаг тий. Тэр чиний асуулт болоод бас октод ер нь болцооны дараа ер нь эрчүүдээс юу хүсдэг юм бол тий. Тэр талаар бас чадах ятгаараа бас өөр юм мэдээ зүйлээ хариулъё гэж бодож байна. За баярлалаа. Тэгэхээр үзэгчид маань би түүнд таалагддаг болов уу гэдэг асуултыг бид ганц 2 болцоо аль эсвэл 2 3 ч байсан болцоонд яваад тухайн хүнээсээ асууж чаддгүй тийм ээ. За тэгвэл өнөөдрийн хөтөлбөр нэвтрүүлэг маань ямар зорилготой юм бэ гэхээр та бүхний заавалчгүй тухайн залуугаас би чам таалагддаг уу гэж асуухгүйгээр тухайн хүний зан гаран шин тантай харьцаж байгаа байдлаас нь мэдэх болох одоо ийм 4 шинж тэмдгийг өнөөдөр та бүхэнтэй хуваалцуулна. Тэгэхээр залуучууд октод ялангуяа залуучаас чиний асуусан асуулт юм шүү дээ. Би түүнд таалагдах болов уу тий. Тэгэхээр одоо эрчүүдээс сууж юм гэсэн үг. Тэгэхээр болцооны дараа гэсэн үг тий. Тэгэхээр ганц 2 болцоонд яваад тийм ээ тухайн хүнийг баг зэрэг мэдсэн, өөрийгөө баг зэрэг мэдүүлсэн. Тэгээд одоо дараачийн шат буюу одоо бит хоёр үерх үү, бит хоёр зүгээр найзууд үлдэх үү тийм ээ. Одоо ийм асуултууд гарч ирдэг. За тэгвэл энэ үе шатд явж буй бүсгүйчүүдэд за тийм үүгээр барахгүй зүгээр болдож байгаа бүсгүйчүүд ч гэсэн одоо найз залуучуудаа анхаарах ийм 4 шинж тэмдэг байгаа. Тэгээд энэ хүү 4 шинж тэмдэг сюжет маягаар бид нар Ану Бигзээ гээд бас манай телевизийн 2 жижигчд маань сэтгүүлчд маань тоглож биднэрт илүү ойлгуулахад одоо тусалж ингэж тоглож өгсөн байгаа. Тэгэхээр айгүй гоё сонирхолтой байх болно гэж бодож байна. Тэр энэ сюжетийг үзсний дараа яриагаа өрнүүлэхгүй тэрнээс хүнээс ярьж хөөрөх юм байгаа юу? За тэгэхээр бүгдээрээ нэгдүгээр шинж тэмдэг рүүгээ орцгоё. Хамгийн ихний шинж тэмдэг болох маш чухал шинж тэмдэг байгаамаа үзэгчтэй. Тэгэхээр энэ нь юу вэ гэхээр тантай уулзах хүсэлтэйгээ илэрхийлчээд зав гаргаж чадахгүй байх байдал. Эрчүүд гэсэн үг үү? Одоо тэгэхээр уулзнаа гэж ярьж байгаа. Уулзахыг хүсэж байна гэсэн хэрнээ ерөөсөө зав гаргаж чадахгүй байх байдал. Одоо энэ сюжетийг хэдүүлээ бүгдээрээ тун утахгүй хүлээ авч үзье. Байна уу? Байна уу. Сайн уу? Сайн уу. Юу хийж байна? Тайван да. Хоёулаа хамт орой хоолтдгоо. Үгүй харин уг нь уулзмаар л та. Найз амар завгүй байна. Ойлгож байгаа шүү дээ. Харин ойр дарга зэрэг дарга шиш тийш яв гээд. За тэгвэл тэгээ. За баяртай. Мессеж чий за. Зака. Яа. Ийм бэ? Харин нэг дээрээ хөө. Нэг удаа болцсон. За. Тэр залгаал байна. Тэр нь яах вэ? Яаж вэ? Үгүй яах вэ? Нэг охин тэл. Хэр охин? Мэдгүй яах вэ? Байдаг л охин шүү дээ. Сүрхий ярьж мөрөд өгчээ. За яах вэ? Нэг удаа л ярьж байгаа. За хөө. Нэг удаа болцсон. Тоглоом дор тоглоомор. За тэгэхээр үзэгчид маань сэтгэлийн төлхөөр нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Бидний дөнгөж сая үзсэн бичлэг маань бол Ану Бигзээ 2 ажил дээрээ нэг нэгтэйгээ ярьж байгаа байдал тийм ээ. За тэгэхээр Ану маань төрүүлж Бигзээ рүү залгаад оройн хоолнд
аль эсвэл өдрийн хоолнд урьсан байгаа. За тэгэхээр та энэ бичлэгийг үзээд ер нь тань юу бодогдов? Юу хоор тохиолдол юм л да. Октод маань залангуудаа арай юу гэдгөө. Энд чинь дөнгөж эхэлж байгаа зүйлүүд шүү дээ. Тийм энэ бол дөнгөж эхэл болцоод эхэлж байгаа үе л дээ. Тэр магадгүй анууд гэхээр одоо бигзээ маань маш их таалагддаг юм шиг байна та тий. Бас ирчүүдийг болзоонд ч юм хоолнд ч юм өөр мэддэг бол нэлээ одоо жоохон сэтгэнж байгаа юм шиг надад таалагддаг юу яж санагдаж байна. Тэгэхээр өөр нь бол миний бодлоор бол ихэвчлэн ирчүүд дандаа хоолнд өрөх ч юм уу тий. Хоёлын күүгээ санаачлагыг дандаа гартаа авдаг л та. За тэгэхээр би бас санал нийлж ийн л да. Энэ үед юу болоод байгаа юм бэ гэхээр мэдээж Ану майнд бигзээ бол маш их таалагдж байгаа гэдгийг бид нар бүгдээрээ сая энэ бичлэгээс харлаа. Гэхдээ энэ байдалтай онцлог нь юу юм бэ гэхээр бигзээ майнд төрүүлж яагаад залахгүй байна тийм ээ. Тэгэхээр бигзээд энэ юг харуулад байгаа юм бэ гэхээр одоо эхний шиш тэмдэг гэдэг байгаа үнэхээр таалагддаг гэж хэлсэн хэрнээ уулзах чадахгүй байх байдал. Тэгэхээр яг үндэ бид нар сая харлаа л та. Бигзээ маань найзтайгаа ажил дээр видео тоглоом тоглож сууж байгаа шүү дээ тийм ээ. За тэгэхээр энэ байдал мэдээж завгүй гэдэг нь бол худал болж таарч ийн. Үнэхээр уулзах хүсэхгүй байгаамаа гэдгийг харж байгаа. Яг нэг бодлоор уулзах хүсэхгүй гол нь шилтэй. Бас юу гэдэг чинь ирчүүд харангуутаа дурладаг тий. Ингэж харангуутаа дурладаг. Эмэгтэйчүүд бол ингээд нэг сар мар үерхсний дараа тасаж эхэлдэг тий. Тэгэхээр ирчүүд нэг ихний хугацаанд ирчүүдтэй хандаж хэлэхэд ихний хугацаанд жоох араасаа жоох октодыг гүйлгээд тий. Жохон хамраас өгч юм бол аяндаа октод ингээд ирдэг гэдгийг бас хэлмээр байна л да. Тэгэхээр саний байдлыг бас бигзээ минь харуулах гэж оролцсон болов гэж би бодож байна. Ааха. За баярлалаа. За тэгэхээр би бас санал нийлж байна. Тэгээд онцолж бас чухалчилж хэлэх зүйлүүд юу юм бэ гэхээр миний зүгээс сэтгэл зүйч хүний үднээс гэх юм бол Ану маань бол өөрөө ингэж залах нь одоо буруу хэрэг юм аа тий. Үнэхээр бигзээд тэгээд залгалаа гэж бодоход оройн хоолнд ч юм уу өдрийн хоолнд үнэхээр хоолнд орё гэхтэн бигзээ мэ татгалцлаа тийм ээ. Тэгтэл завтай байсан ирнэ татгалцсан. Тэгэхээр энийг юу харуулад байгаа юм бэ гэхээр бүсгүйчтэй хэрвээ таны үерхэж буй залуучин аль эсвэл болцож буй залуучин үнэхээр тантай уулзахыг хүсэх юм бол зав ямар нэгэн байдлаар гаргад юм шүү тий. Одоо бүр Аляскт одоо юу гэдгийг цасан шуурганд явж исэн ч гэсэн ямар нэгэн байдлаар тантай холбоо бариад ингээд холбоо тогтоод юм шүү. Тийм учраас Анугийн хувьд энэ үед бол хамгийн зөв шийдвэр гарах юу вэ? Анугийн хувьд юу залахгүй байх хэрэгтэй гэж бодож байна л да. Бэлцээр яриад хоолнд өрөхгүй байхыг бодож байна тий. Зүгээр яг ярихыг хүсэж байгаа бол тий Анугийн хувьд ч нэ бигзээ таалагддаг ч гэсэн тий. Үнэхээр ярихыг хүсэж байгаа бол зүгээр сайн юу байна? Юу хийж юм ч юм уу тий. Хальт яриад тасдахад бол болно шүү дээ тий. Тэгэд яг жоохон надад талтай юм байна гэдгийг бигзээ бас ойлгож шүү дээ тий. Тэгээ энэ мэдчлэн цаашаа өөрчлөх хэрэгтэй л дээ. Хэрвээ үнэхээр бигзээд Ану таалагдахгүй байгаа бол би хувьдаа бол миний хувьд бол би зүгээр хэлцэтгэлтэй таалагдахгүй байна ингэсэн ийм учраас ингэсэн ингээд тэггүй ингээд цаг хугацаа алдаад хойшоо сүнжрээд авах хэцүү тий. Бас цаана бигзээ бас нэг юм далд юм агуулж яж магадгүй шүү дээ тий. Бас ингээд араасаа жоох ингээд их цантай ч юм уу тий. Эр хүний шинжийг жоохон ноён нууруутай ч юм уу эсвэл хүлээцтэй эсвэл жоох араасаа гүйлэх сонирхолтой байсан байж магадгүй л дээ. Та тэгж бодож байна уу те? За тэгвэл би арай жоохон өөрөөр бодож байна л да. Энэ сюжетээр юу гэж харуулахыг хүссэн бэ? Тэгээ бас бидний өгөөд байгаа нөгөө эхний шинж тэмдэг гэдэг байгаа шүү дээ. Уулзах хүсэлтэйг илэрхийлчээ зав гаргаж чадахгүй байх. Тэгэхээр бигзээ маань үнэхээр харамсалтай. Тэгээд хилдийгээр хэлэхэд маш хэцүү байгаа боловч Ану бол бигзээд энэ тохиолдол бол таалагдахгүй байгааг та бүхэн харж байгаа бах. Үнэхээр таалагддаг охиныхоо төлөө бол юу тоглоом те? Юу видео тоглоом. Тэгээд юу өдрийн хоолоор ойлгомжтой болчихсон. Таалагдахгүй үт нь ойлгомжтой болчихж байгаа маа. За тэгвэл бүгдээрээ хэрвээ бигзээд Ану үнэхээр таалагддаг байсан бол яг үнэхээр бигзээ минь яаж аашлах хэвээр эсний бүгдээрээ хүлээ авчихъя. Байна уу? Байна уу? Ану юу? За сайн уу? Сайн. Чиний ажил сайн уу? Миний ажил төр сайн. Өнөөдөр завтай юу? Цуг хоолнд оръё. Тэгэл та. Тэхүү, задгүй хойлоо 8 цаг гэдээ уулзъя тэхүү. За. Аха. За ака. Хин. Хин. Харин нэг дээр нэг удаа болцсон хүн л яагаад гай бөөх мөлий. Ямар хин. Дэжгүй. Дэжгүй ямар юм. Хөөх хүн мөлий. За хөөх. Тоглоомоо. За.
За тэгэхээр үзэгчтэй бүгдээрээ энэ сюжетийг Баска маань юу гэж бодож байгааг гисэн яд хүлээж ийн. Би бол Баска юу гэж бодож байна энэ сюжетийг. Сая хин бигзээ өөрөө эргээ залгалаа тий. Эргээ залгалаа. Тэгэхээр бас эрчүүдэд бас таалагддаг тий. Ялангуяа охтууд ч гэсэн таалагдчих тий. Ер нь эрчүүд ер нь санаачлагтай байсан зүйл л дөө. Ялангуяа үнээр тэр охин таалагдж байгаа бол ямар нэгэн аргаар л өөр юм болох хэрэгтэй л тий. Би үүдээ тэгж бодож байна. Тэгэхээр үнээр таалагдж л байгаа бол тий. Өөрөө санаачлаг гартаа. Гэтэ байн залгаад байвал охтуудаас жоохон хамраас өгөх асуудал байдаг тий. Тийм байдаг шүү. Хаяаны залгаад сануулаад би байгаа шүү, чи таалагдж байгаа шүү гэдгийг мессежээр баг тий. Ганц нэг хайрын мөрт, дөрөв мөрт ч юм уу, орой унтахаас өмнө ч юм уу биччихэд бас романтик байж магадгүй тий. За тэгэхээр баярлалаа. Үзэгчтэй миний бас тий сэтгэл зүйч хүн бас эмэгтэй хүний зүгээс би бас өнөөдөр бүх эмэгтэйчүүдийгээ төлөөлж ярьж байгаа учраас бас эмэгтэйчүүдэд зориулаад энэ хүү сайхан нэвтрүүлгийг хүргэж байгаа учраас энэ хүү бидний энэ сюжетээс авах нэг чухал зүйл байгаа. Энэ нь юу вэ юм бэ гэхээр өсгөөчүүдээ хэрвээ тэр тантай уулзах чадахгүй, тань руу залахгүй тий мөн тань ямар нэгэн байдлаар зав гаргаж чадахгүй байгаа бол ажлаас үйж болно, аль эсвэл одоо гэр орон тий одоо янз бүрийн асуудал л шүү дээ тийм ээ. Эднэрээс олж тантай ямар нэгэн байдлаар тань зав гаргаж чадахгүй байгаа бол түүнээс эртхэн холцсон дээр юм шүү гэсэн мессежийг агуулж байгаамаа. Тэр үлэхээр тань таалагддаг байсан бол шал өөрөөр ажиллах байсан юм аа гэдэг. Чи болохоор охтуудад хандаж шүү дээ. Би бол охтуудад хандаж хэлж байгаа байхгүй юу? Би болохоор нөгөө тиймээс ирчүүдийг өмөрхөө ирчүүд гэж бас ярих гэдэг юм л да. Тэгэхээр уучлаарай бас охтуудаа эмэгтэйчүүдээ. Тэгэхээр бас магадгүй те. Бас үнэхээр таалагдахгүй бол араас нь гүгээд. Ер нь бол Монголын охтууд ер нь жоохон үнэтэй, зэнтэй, ихэмсэг те. Болцсон ер нь сүүлийн үед ялангуяа. Тэгээ ер нь бол бас солонгос кино шиг бас хит араас нь гүөх бас онцгөлтэй тий. Бас ирчүүдийн араас охтууд гүхээр ирчүүд бол нэг л хойшоод үү тий. Яг тэгвэл үнэтэй тий. Надаас зөвхөн нэг сарнаад би хайртай гэдэг шиг бас жоохон ихэмсэг тий. Араасаа жоохон гүйлгэж явд илүү гоё юм болов гэж бодож байна л доо. Тэгэхээр бас Баска минь хэллээ л дээ. Ирчүүд нь эмэгтэйчүүдийнхээ араас гүөх нь бол тий хамгийн одоо нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн тэгээ зөв зүйл юм аа гэдгийг Баска минь одоо дахин бас охтууд ингээд ирчүүдийн араас гүгээд хаар жоохон ирчүүд жоохон арай өөр эрэгтэй эмэгтэй хоёрч арай өөр тустай ойлголттой шүү дээ тий арай өөр ертөнц юм уус тий яг хоо охтуудын араас эмэгтэй эрэгтэй хүн гүөхүүд бол бас цаа охин ч бас ингэж байгаа мөртөө талтай тий айгуу ингээд дургуун мөртлөө айгуу цаана ингээд дотроо бол айгуу таалагдаад байдаг тэр ирчүүд нь тий ирчүүд үнэхээр л тэр охин таалагдахгүй байна тий үнэхээр л үгүй би уулзахгүй гэсэн бол охтууд гүгээд бол хэрэг байхгүй. Яг зөв. За баш баярлаа. За тэгвэл бүгдээрээ дараачих манай одоо хоёр дахь шир тэмдэг болох шир тэмдэг рүү бүгдээрээ шинжилцгээе. Энэ нь юу вэ гэхээр санаачлаг гарахгүй байх. Одоо бидний яриад байсан санаачлаг гарахгүй байх. Мөн дандаа өөрлөн залгах гэж хэлэх. Дээрэс нь үе холбоо тасрах. Энэ одоо ялангуяа Монголд их хэлбэг л дээ. Энэ бол холбоо 2-3 хоног холбоо тасраад за сайн уу гээл те. Одоо тийм байдал гарах. Одоо энэ юм аа. За тэгэхээр энэ талаар ер нь юу гэж бодож байна Баска? Өөрөө бол бас л таалагдахгүй охиноосоо салах гэж бол жоохон ингээд таалагдахгүй охиноос салхаа. За ерөнхийдөө ингээд охид өгүүд маань үерхэд те. Тэгэл би энэсээ салхах ч юм уу те. Гэтэ нэг ийм долгион хэлбэртэй нь болохоор эмхтэй хүн гэж байдаг шүү дээ. Доошоо ороод эрэгтэй хүн бол нэг гүн дотруугаа ордог гэж ярьд юм билэ. Тэгэхээр нөгөө яг нөгөө нэг бие биенээсээ жоохон залхаад ирэхээр ирчүүд дуугаа ороож эхэлдэг байхгүй те. Ирчүүд дотроо бодоод ганцаараа байхыг илүү төсдөг ч юм уу те. Уулан дарахыг аяух төсдөг. Тэгсэн чинь охтууд болохоор ингээ олон найз нартайгаа ярих ч юм уу те. Яг дотор байгаа зүйлүүдээ ингээ бусдад хуваалцаад ярилцаад тэндээс ингээ найз нөхөдтэйгээ те. Өсчний газар ч юм уу гоосхны газар очиод ярилцахдаа тэднийг олчдаг нөө асуултын хариултуудыг олчдаг байхгүй. Юунд санаа зовоод юунд шантаад байгаагаа олчдаг. Харин ирчүүд бол тэрийг олддоггүй бусадтай ярьдаг байхгүй. Тийм учраас өөрийнхөө дотоод ертөнц рүү өнгийгээд ганцаараа байх үед охтууд болохоор нөгөө буруугаар ойлгочтой байхгүй. Наадтай хайрцахгүй 2-3 хоног холбоо тасраад алга болчлоо тий. Тэгэхээр охтууд нь яг энэ үед бол жоохон төвчээртэй бас ирчүүдийг хүлээх хэрэгтэй. Ирчүүдийг нэг хэлсэн нэг юм эрзэн шиг гэдэг юм бэлээ. Эрзэнийг хэр удаа ингэж татаж татчихаа. Ирчүүд ангарагаас, эмэгтэйчүүд суграас гэх мэт. Тэндээрээс л уншижсэн л та. Ирчүүдийг ингэж татаж татчаага тавихад эргээд хүчтэй харавдаг тий. Тэмтэй адилхан эрэгтэй эмэгтэй хоёр хэрвээ эрэгтэй хүн чамаастай охтуудаас өсгөөчүүдээ танаас жоохон зай бариад байвал та тэр жигтэн жоохон зайд бариулчихаа тий. Тэр хичнээн хол хэмжээгээр холцсныхоо хариуд эргээд эрэхтэй асар их хүчтэйгээр хайр халамж бүгдийг авчирдаг. Дотоод төн рүүгээ орчоод илүү гоё олчоод